Monster Trade Time нэвтрүүлэг маань үргэлжлэн шинэхэн 7 хоногийн шинэ дугаараа бас нэгэн газрыг онцлон танилцуулахаар хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За та байгууллагынхаа танилцуулгыг хүргэнгээ бүтээгдэхүүнийхээ талаараас мэдээлэл өгье тийм ээ. За манай компани 1993 оноос ахуулаад хөргөлт халаалт агаарчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад 1998 онд Sinus Tochik компани гэдэг нэршилтэй болоод одоо 27 дахь жилдээ хөргөлт халаалт агаарчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. За манай байгууллага нь Хятад улсын медиа брендийн Европ стандартаар үйлдвэрлэгдсэн өрөөсөл хааны air conditioner-ууд, сервер бааз станц дата центрүүдийн техник өрөөний зориулалттай төхөөрөмжүүдийг аль биесний хэрэгтэйгээр 18 дахь жилдээ худалдан борлуулж байгаа. Монгол улсын өнцөг болон бүрт хурж ажиллаж байгаа. Угсар суйрлуулалт, засвар үйлчлэгийг хариуцсан явахаас гадна дагалдах хэрэгсэл болон төлбөр хэрэгслүүд нь бас давхар худалдан борлуулж байгаа. Угсар суйрлуулалт, засвар үйлчлэгэн дээр ашиглах бүхий л төрлийн багаж хэрэгслүүдийг бас худалдан борлуулж байгаа. Бүтээгдэхүүн үйлчлэгнүүд нь ямархуу бүтээгдэхүүнүүдийг ерөөхдөө дэлгүүр дээрээ бэлэн худалдаалдаг бай. Манай дэлгүүр нь одоо өрөөсөл хааны бүхий л төрлийн кондишнеруудаас гадна ахуйн зориулалттай хөргөч хөлдөөгчний моторууд, түүнтэй уялдаа холбогдох бүхий л төрлийн багаж хэрэгслүүд, сэлбэр материалуудыг бас худалдан борлуулж байгаа. За хоёулаа үйлдвэрийнхээ талаар танилцуулангаа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээллийг бас хүмүүстээ хүргэе тийм ээ. За манай Sinus Tochik компани дэргэдэх одоо Dodge бүтээгдэхүүн хийсэн үйлдвэр байгаа. За манай үйлдвэрийн гол зорилго маань гэх юм бол одоо импортыг орлох, байгаль орчин дээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй тийм тоног төхөөрөмжүүдийг одоо үйлдвэрлэх зорилготой ажиллаж байгаа. За манайх ер нь нийт 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогоор нэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээд байгаа. За одоо жишээлбэл энэ шугам дундын сенс одоо манайхан агааржуулалтын системд хэвчлэн ашигладаг. Одоо шугам дундын өг сорох сенснүүд ингээд одоо 1230-аас 9150 м3 цаг хүртэл хэмжээтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа. Нийт 8 төрлийн хэмжээтэй байгаа. За тэгээд сенсний маань тухайд гэх юм бол одоо энэ зэвэрдэггүй материалаар хийгдэж байгаа. За тэгээд бас нэмэлтээр бас бүрхүүл бүрхэж болно. За тэгээд одоо байгууллагынхаа дотоод интерьер дизайнаас хамаарат өссөн өнгөөрөө энийг бас бодох боломжтой байгаа. Роботгаар. За энэ одоо агааржуулалттай хоолой сенс маань байгаа. За бид нар сенсэндээ тохируулаад бас ийм инвертörтэй хур тохируулагчнуудыг бас санал болгож байгаа хэрэглэгчдтэй. За энэ хур тохируулагч маань одоо 220 болон 380 дээр ажиллана. За тэгээд ампераасаа хамаарат одоо хүчин чадлууд нь өөр өөр байгаа. За тэгээд эндээс ингээд хурдаа тохируулаад одоо өөртөө хүссэн хүчин чадлаа гаргаж авах боломжтой болно гэсэн үг. За сенсээ одоо нэг ажилуулад одоо хур тохируулагчаа бас ажилуулад нэг үзчих. За ингээд хур тохируулагчаа асаагаад за одоо ингээд сенснийхээ хурдыг өгч байгаа. За тэгэнгүүт сенс маань одоо ингээд хэрэгж байгаа. За ингээд ихсгэж багсгаад сенснийхээ хурдыг тохируулах бүрэн боломжтой байгаа. За энэ бүтээгдэхүүн маань болохоор монголчуудын хэл зарснаар шото буюу амсар гэдэг бүтээгдэхүүн байгаа. За энэ амсрыг болохоор манай бүтээгдэхүүн эзэн үйлдвэр маань болохоор нарийн шулуун чиглүүлэгчтэй гадна дотор гэсэн тийм зориулттай лайн буюу шулуун гэсэн тийм зориултайгаар агаарын зарцуулалтаас нь хамаарч гэж үйлдвэрлэж байгаа. За тэгээд хүмүүст нэг ширхэг болон олон тоогоор бас хийж өгч үйлчилж байгаа. За тэгээд барилгын интерьер дизайнтай яг юм төгс туслахаар сонгосон өнгүүдээс нь 26 төрлийн өнгүүдээр бас бодож үйлчилж байгаа. Маш олон төрлийн өнгө байгаа юм байна тий. Энэ одоо жишээлбэл за энэ болохоор банах ер нь нэг юм бүтцээр нь шийдий гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За ингээд сенс болон хурд тохируулагчтай. За тэгээд сенс хурд тохируулагч агаарын холоон залгаад дунд нь гаднаас оршиж байгаа агарыг шүүх фильтрийг бас бүх төрлөөр нь хийж байгаа. За тэгээд дунд нь болохоор агаарын зарцуулалтыг тохируулах зорилттой агаарын юм дампер буюу авахлыг гар бол ажиллагаатай автомат удирдлагатайгаар бас хийж байгаа гэсэн. За тэгээд эдгэрээр бүтээгдэхүүнүүд ч гэсэн бас нөгөө хэмжээнд баригдахгүй тоошрохт бас баригдахгүйгээр хийж байгаа гэсэн. За манай бүтээгдэхүүн эзэн үйлдвэр нь бас одоо бусад air condition суйрлуулах зориулсан нэмэлт аксессуарсуудыг хийж байгаа. За жишээлбэл энэ болохоор air conditioning ууршуулагчийн хөргөгдөд гараад ирсэн агарыг одоо дөрвөлжин ийм хоолойны гаралтнаас өөрөг хийрүү одоо хөргөгч буюу шилжүүрэг
бункер гэдэг юм да. Манай мэрэгжлийн болохоор тэрийг үйлдвэрлэж байгаа. За энэ болохоор тухайн төхөөрөмжний бас хэмжээ юунаас нь хүчин чадлаас нь хамаарат энэ хэмжээ нь өөрчлөгддөг байна. Бас үйлдвэрээс гарч байгаа энэ mix box буюу гадна агаар дотор агаарыг одоо холих зорилттой төхөөрөмж байгаа. За зарим тохиолдолд энийг болохоор дуу намслагч юм уу ойр зүрийн сэнсний хоолонд зориулаад фильтрийн гэр кейс ч юм уу тиймэрхүү юмд ашиглах боломжтой юм mix box гэдэг юм бүтээгдэхүүн бас үйлдвэрлэж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За.